За сайн байцгаана уу. Бид хоёрын зүгээс та нартай өдрийн мэнд хүргэе. Гэтэ бид 3 байна өнөөдрийн. За маш сонирхолтой нэгэн газар ирсэн байгаа. Тэгээд одоо хорон болохын өмнө хүмүүстээр бас энэхүү одоо сонирхолтой газар ирээд өөрсдөө арт терапи буюу одоо урлагаар дамжуулан хүний сэтгэл зүг бас ингээд ямар байгаа юм бэ? Тэр хүнд одоо жишээ нь даалт ухамсарт нь ч юм уу одоо жишээ нь хосуудын битэрийн ч юм уу харилцаан дээр дутуу зүйл юу байна магадгүй битэр би энийг хангалттай ихээр хайрладаг одоо халамжилдаг гэж бод өөртөө дотроо өөртөө дүгндэг байж болох ч зарим нэг зүйлийг дутуу орхисон байхыг үүсэхгүй. Яагаад вэ гэхээр бид нар чинь төгс хүмүүс биш шүү дээ. Төгс болохын тулд тэмүүлж байгаа л тийм хүмүүс мэдээж суралцах зүйлүүд маш их байгаа. Тэгэхээр одоо үлдсэн амьдралдаа одоо хурмаа хийснээс хойшх дахиад нэг шинэ амьдрал эхлэн гэж бодож байгаа. Тэр амьдралдаа нэгээ өстой зүг орох завсар зайгуугаар хайрлаа, халамжлая гэдэг утгаар өнөөдөр битэрийн одоо маш сонирхолтой сургалтын дээр ирсэн байна. Тэгээд манай нөхрийн эгч одоо битэрийг бас ирээч өөрөө бас яг арт терапист болсон гэдэг утгаараа таард маш хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээ зөвлөгөөнийхээ дагуу битэр ирчээ сууж байна. Багш маань болохоор яг Монгол дахь одоо энэ сургалтыг явуулах албан ёсны эрхийг авсан юм мундаг эмэгтэй байгаа. Тэгээд яг зураг зурна битэр арт гэхээр мэдээж л одоо урлагаар дамжуулан дуу хөгжмөөр дамжуулан зургаар дамжуулан одоо бидний сэтгэл зүйд байгаа тэр зүйлсийг тайлах тийм л урлаг гэж би бас одоохондоо бодож байна. Тэгээ багшаасаа мэдээж нэмэлт тайлбар аавна. Миний хувьд бол зургийн авьяас бол таархан нөхөр маань бол тачгүй зурчдаг. Гэхдээ энэ бол зурх авьяас нь хэр хэмжээнд байгаа юм бэ гэдгээр биш. Одоо үнэхээр таархан зурсан байлаа ч гэсэн тэнд одоо маш их аз жаргалтай мэдрэмж нуулдаж байхыг ч өгөөсөхгүй учраас битээр одоо ингэ энэ сайн зурхаа үзэхгүй юм байлээ хараа. Тий. За тэгээ бүгдээрээ багштайгаа танилцъя. Өнөөдөр манай сургалтанд хосоороо ирсэн ануу болон төвшөөд баярлж байна. Тэгээд өнөөдөр бид нар урлагийн арт терапи гэж явуулах талаар үзнэ. Тэгээд та нар идэвхтэй оролцоод өөрийнхөө ингээд нээж гаргахыг хичээгээрэй. Тэгвэл ингээд өөрийнхөө даалт ухамсарт ийсэн ямар нэг ихтгэл үнэмшлээ олоод илрүүлээд тэрнийг таньж мэдчихвэл өөрчлөх боломжтой байдаг байхгүй. Надад ингээд арай жоохон тайван амраа маглан байхад ийм юм саад болоод байгаа юм байна шүү дээ. Би энийг л ажилчвал энэ дээр л ажилчвал би гайгүй болчих юм байна гэдэг урд нь мэдтгүй байсан зүйлүүдэд мэдээд авдаг байхгүй. Тэгэхээр нэг урлаг гэхээр хүмүүс нэг л том ингээл музей дээрээ ингээл урлагийн том ингээл зурааж бүтээлчд айгүй гоё зурх хэвээр гэж үздэг байхгүй. Яг манай арт терапи сургалтанд ирсэн хүн болгон би зурч чадахгүй штэ гэж ингэж хэлдэг байхгүй. Яг үүндээ хамгийн гоё зурх нь чухал биш. Тэгээ хэлэх та нарыг тэгж хэлчихнэ гэж бодоод би өмнө нь хэлж байгаа байхгүй. Зүгээр хийж байгаа хүн болгоны бүтээл нь өөрөө урлаг гэж ойлгодог байхгүй. Юусе манай арт терапи ч маш олон чиглэл байдаг. Дуу байла, куклтын терапи, үлгэрэн терапи, засал тэгээ хүүхдүүдийн гэр бүлийн бүх талын мэрэгжлийнх гэдэг олон төрлөд багт. Энийг энэ чиглэлүүдийг би Монголд хөгжүүлж байгаа юм багхгүй. Тэгээ манай нөө багш Елена Тарарина гэдэг багш байдаг. Украин багш гэдэг маш олон орнд өөрийнхөө хөтөлбөр програмуудаа заадаг. Тэгээ би тэр хөтөлбөрийн албан ёсны эрхтэй аваад Монгол заах эрхийг явуулж байгаа байхгүй. Өнөөдөр энэ хосынхаа сургалтаа мөрөөдлийн нөхөр тэгээд мөрөөдлийн төвшөөд болохоор мөрөөдлийн эхнэр гэсэн техникийн үрд хамттай гэсэн нэг куклтай хийн нэг гэр бүлийн нэг хосын бэлэгдэл. Тийм хоёр техникээр эхэлнэ. За та хоёр бэлэн үү? Энэ болохоор миний нөхөр алан одоо миний гэр бүл, миний хүүхдүүд манай 5 охин байна. Би ганцаараа байхдаа ч юм одоо ийм зүгээр л нэг
гэсэн хийсвэрлэлт өндөртэй ч юм уу тийм нэг ганган юм охин байсан юм байгаа юм л та. Тэгээд надад бол маш олон төрлийн зан ааш байдаг. Жишээ нь би аашнуудаа энэ өнгөнүүдээр тодорхойлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ зан аашийг маань энэ тойр хэлбэрээр ингэж зурдаг нь юу вэ гэхээр дандаа ингээд ойлгоод зөөлөж тий намайг дандаа ингээд одоо юу гэмтэй надтай нэг тийм зүрх биш илүү ингээд намайг ойлгодог ч юм уу. Энэ бүх ааш одоо зан харилцааг маань ингэж одоо зөөлөж тэгшлэж авч явдаг хүн миний хан гэж би боддог л доо. Тэгээд ер нь бол би за энд байжгаад энэ бол ингээ миний ертөнц миний дэлхий болж байгаа байхгүй юу. Тэгэхээр би ч одоо өөр хүүхэдтэй хань ижилтэй болоод өөрийн гэснэг гариг ертөнцийг би болгосон гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ хүн болохоор миний хань байхгүй юу. Тэгээ би зүгээр хүн зургийг гэж юусаа батсан юм л дээ. Ингээ ганган хийсвэр ч юм уу тийм зөндөө олон зүйл мэдэрч ийсэн. Яагаад гэвэл эмэгтэй хүн чинь юу нөөрөө мэдсэн мэдээгүй тэгэл даавар маавар өөрчлөлт амарлаг маш олон төрлийн зан ааштай шүү дээ. Тэр зан аашийг маань ойлгож төвчдөг нь тэгэл заримдаа ингэдэг яг чимээгүй яаж чаддаг юм ч юм уу тийм надад аягүй таалагддаг юм байна. Энэ хүн яг миний хань юм байна л гэж бодогдчихлаа. Өөр одоо зүрхээр зурсан байж тээ. Тэгээ харсан чинь энэ мэдэрч байгаа юм. Эндээс би зүгээр л нэг би зүгээр дэлхий зурмаар санагдсан байхгүй юу. Гэхдээ зүгээр нэг тийм одоо газрын зураг атлас зурмааргүй л байлаа л да. Хүний амьдрал ч айгүй олон өнгөтэй шүү дээ тий. Тэгээд би одоо чинь эндээс зарим өнгө надад таалагдахгүйсэн байхгүй юу. Гэхдээ битэрийн амьдралд бас янз бүрийн зүйл байгаа шүү дээ тий. Ер нь бол дандаа л тийм одоо энэ төрлийн өнгөнүүдийг оруулмаар байсан. Энэ хоёр өнгө одоо миний бас татгалцдаг өнгөнүүд байхгүй юу. Энэ хоёр өнгө болохоор яг зүгээр үргэлж аз жаргалтай байдаггүй шүү дээ тий. Битээрээс өөртөөс шалтгаалахгүй тийм одоо ирийн бараан зүйлс байна. Тэрийг бас оруулах нь зөв. Тийм байж ч энэ ингээд хөл болж байгаа юм аа гэсэн санаа. Энд ингээ хоёр асуултын тэмдэг байгаа. Энэ болохоор ингээд манай 5 охин одоор тэмдэглэгдсэн дандаа өөр онцлогтой юм багтууд. Өөр өнгөтэй байгаа. Тавтагдахгүй хоёр өхөр хүртэл хоёр өөр өнгө хийснийг болохоор бас өөр ахгүй. Энэ асуултын тэмдэгүүд болохоор ирээдүйд би хоёр хүүтэй болох гэсэн бодолтой байдаг. Тэгэхээр ингээд бид яг нэг ертөнцийн дэлхий бидний өөрсдийн бий болгосон дэлхий. Тэгэхээр энэ ганцаардмал тий энэ охиныг ийм одоо хэмжээнд дэлхийн ертөнцийг хамт бүтээлсэн хүн нь бол миний хань гэж би боддог. Энэ хүн болохоор өөрийн тийм одоо жишээ нь төсөөлөгөө тийм амьдралыг мэдэрч байгаа хаа. Яг л өөрийгөө маш их дайчлах шаардлагатай. Дээрээс нь би ерөөсөө олон хүүхэдтэй олно гэж боддог байсан юм бэ гэлээ. Зөв хүүхдэд айгүй хайртай цаанаасаа. За өсрөөл хоёр хүүхэдтэй л олно гэж боддог гэсэн юм байна. Тэгэхээр надад аягүй том өөрчлөлт эргэлтийг авчирч намайг бас их бүтэлсэн л гэж би боддог ш. Ер нь бол би хүнээр юм заалах аягүй дургүй тийм хүн байсан байхгүй. Өөрөө бүх ший дээрээ гаргадаг. Бараг ээж аав маань ч юм хэлсэн. За гэсэн мөртлөө дотроо би нэг өөр юм бодож идэг гэсэн байхгүй. Нөхрийнхээ хэлж ярьсныг бол би яг биелүүлчихсэн юм аа. Яг тэгээд өөр хүүхд дээр ч тэр эмчнараас хүртэл зөрөөл тэгэл нөхөр маань төрүүлээ гэвэл тэгэл төрүүлдэг ч юм уу тий. Тийм байхгүй. Өгөнд нь амар авдаг гэх юм даа. Нэг том дэлхий гэж сөсөн нөхрийнхээ дүнд нь ордог сонсдог гэсэн үг тийм. Сонсдог бас одоо зөв гэж үзэх юм бол түүнийг биелүүлэхэд зүтгэдэг. Зайлшгүй. Чамд ингээд ийм юм хэлж байгаа ямар санагдаж байна? Яахан байна нэр. Босчод яриад. Босч. Би ерөөсөө яг тийм мөрөдлийн нөхөр хүн зурмааргүй санагдлаа. Яг бол манай нөхөр тийм нэг одоо ингээд гоё ангуу хувцлаад ч юм уу тий. Ингээд нэг гоё хэнцэр өөрөө гоё харагдахыг тийм их хүсдэг. Тав тухтай барах хувцлыг хүсдэг. Зүгээр л спортлог тийм энгийн хувцлаад явж явах дуртай барах юм байхгүй юу. Тэгэхээр би бараг нөхрийгөө зүгээр л бидний амьдралд айгу тав тух авчирж байгаа тий. Ингээд нэг
гэр бүлийн нэг гоё дулаан уур амьсгалыг үүсгэж байгаа. Тэрийг нь авч явж байгаа гол нь оюун уруу гол хүн л гэж боддог та. Энэ тав маань ч гэсэн одоо ингэж үе мөнгөөр ингэж гэрэлцэж харагдаж байгаанаас аавтанаас их хамааралтай. Энэ техник төр хүмүүс ихээр хүн зордог аахгүй. Тэгээ гэж боддогсан. За ингээд нэг ододтой одоо нөө тэгээ хүмүүс яаж зурх байсан болоо гэж гайхажсэн. Тэгээд хүнээр биш ингээд дүр зураг арчсан. Өөрөө ингээд тайлбарлаж байгаа нөгөө нөхрийг айгу том яг одоо бодож байгаа нөхрийг айгу тийм багуу томоор зурцсан байна шүү дээ. Айгу одоо өнгөлөг танд одоо байхгүй боловч энэ мөрөөдлийн нөхрийн хосton байдаг юу байна? Энэ үеүүд гэхдээ энэ дэр одоо гоё л гарсан юм. Гэхдээ миний хувьд бол жоохон арай нэг жоохон асуудалтай хэсгүүд байдаг шүү. Амьдралын төрөл бүрийн одоо шаттай аав бүтээр хамтдаа л давж туулж байгаа. Түүнээс биш одоо эмэгтэй хүн гэр бүл авч явна, эмэгтэй хүн гих ёстой гэсэн бол бас биш л дээ. Тэгээ тэрийг бас надад аягүй сайн ойлгуулж өгсөн байхгүй. Би ч бас би гэдэг үзэл аягүй байсан надад. Би гэж ярангууд чи ганцаараа биш штэ гэж маш сайн ойлгуулсан. Ахад манай нөхөр барыг юу ч надад хэлдэг байсан байхгүй юу. Бараг ингээд мессеж энтер бичгтээ аягүй цөөхөн мөнхнөр ингээд бичдэг. Тиймээс одоо бол ингээд үлгэр туучийг бичдэг байхгүй намаагүй. Чи тийм байгаа. Тэрийг хэвээр энэ гэр бүлийн төлөө ингээд хэвээр хамтдаа л юм байх хэвээр гэл. Тэгэл би бодсон штэ тийм хүнлэнгийн үнээс биш нөхрөөсөө сонсож байгаа юм чинь. Тэгээд чи ганцаараа биш шүү. Чи ингээд шүү хамтдаа ингэж явж байгаа. Энэ бүхний ард би байдаг шүү гэдэг нь бас аягүй надад ойлгуулж өгдөг. Тэгэхгүй болоод би ч бас нэг яг нэг өөрийн энэ цагийн үеийн юмар бас нэг хэсэг явсан. Тэгээд аль хэзээний газартсан, аль хэзээний ингээ өөр хөвгтөд олцсон, өөрсдийн гэсэн ингээд сууртай тий хундаам суураад тутгаад өөрсдийн гэсэн дэлхийн ертөнцийг байгуулад явж штэ бид ч одоо. Цаашаа мэдээж үргэлжлэн энэ бол ингээд цаашаа угаасаа хэлнэ. Мэдээж тэгэл одоо битээр ингээд бас маргалдах зүйл бас нэлээд багасдаг болсон. Одоо хүүхдүүд дээр бас яахан маргалдах зүйл байна. Түүнээс бусдаар одоо битээр ингээд манай нөхөр хэлдэг хэрэлдэх зүйл дууссан шүү дээ. Маргалдах зүйл дууссан шүү дээ гэл тий. Мөрөдлийн төгс эрэгтэй хүнийхээ хөрөн дөрөв ажиргалтай болохоор одоо нөхрийгээ тий ажиргалтай болгох. Түүний эмэгтэй хосд нь юу дутагдаж байна? Яг би нөгөө нэг одоо жишээ нь ингээд нөгөө сэтгэл хөдлөлийн одоо мэдрэмжүүдэд яхан дараа л жишээ нь хүн үг гэдэг зүйлийг буцааж авч болох уу гэдэг шүү дээ. Тэрэн шиг үгэн дээрээ жоохон контролтой байхыг би сэтгэл хөдлөлөө бас жоохон удирдахыг хүсдэг. Би нөхрийгөө хүүхдүүдтэйгээ илүү их хамт байгаасай, хүүхдүүдтэйгээ их тоглодог байгаасай. Тэр цагийн улам их хамт байхыг хүсдэг. Яг бол манай охтууд ерөөсөө ааваа аюул хардаг. Аавтайгаа байхаараа тоглохороо аюул аз жаргалтай болчтой. Тэрийг харах аюул дуртай. Хүүхэд нас чинь тийм удаан биш шүү дээ. Тэгэхээр тэгэл бүр том болчоос өмнө ингээл бид нар ингээл морь олж тоглоод газраар нэг хөвлөрөөл тий ингээл байж байгаа нэг бүр харагддаг байхгүй. Тэгэхээр тэр цаг хугацааг бас нэммээр байдаг. Нөхрийн хэрэгцээ болохоор би бол яг нөгөө нэг миний нөгөө сэтгэл хөдлөл тэгэл миний нөгөө нэг юун дээр характер дээр тулгуурлал өөрөөсөө аягүй хүч гаргадаг гэж би боддог байхгүй юу? Аягүй хүч гаргадаг тийм. Тэгэхээр жоохон амрах орон зай бас хэрэгтэй гэж боддгийг. Яг л өөрөө бас айлын ганц хүү штэ. Ер нь бол тэгэл ганц хүү олон ингээд нөгөө хүүхдтэй болчингууд маш их ачаал ирдэг байхгүй юу? Тэгэхээр жоохон амрах, тайван байх орон зай бол хэрэгтэй. Суур хундаа минь аягүй зөв тавигдсан гэж боддог. Яг бол бид нэг ирэх ашигт барагдаад ч юм уу би заавал баян хүнтэй суун ч юм уу. Манай нөхөр болохоор эсвэл би нэг ийм хүнтэй суун ч юм уу. Тийм ирэх ашигын ч юм уу одоо сонирхол байхгүй битэрч одоо яг л цэвэр хайр сэтгэл дээр тулгуурлаад ийм үндэс суурэ тавьсан болохоор бат бүх үндэс суурьтай нэг худал хуурмаг зүйл байхгүй. Тэгэл хайрын үйл жимснүүд нь ингээл төрсөн. Цаашаа ч гэсэн ингээл төлөвлөж байгаа зүйлүүд байгаад бас миний гол хүчил гэж боддог нөхрийгөө. Зүгээр л би өөрийнхөө амьдралаас яг мэдэрдэг. Би одоо нөхөргүүгээр ерөөсөй байж огт чадахгүй юм байна. Би шүнж 50 өнгөж чадахгүй юм. Миний бүх зүйл, бүх хүч охтуудын маань хувьд хамгийн чухал үлгэр дуурайл болдог юм байна нөхөр. Тэгэхээр энэ хүн бол амьдралын хамт одоо хүчтэй бүх одоо
хөдөлгөх одоо юу мэдин те. Машин механизмаар тос мас юм шүү. Тос маслах дүр зураг байгаа аахгүй. Одоо машин хэрвээ ингээл тос маслахгүй байсан бол хол явахгүй штэ тий. Тэгэхээр хэрэг байсан чи явахгүй байхгүй. Чи байх болохоор ингээл юм хийж чадахгүй юм хүчгүй байх ингээл хажууд байгаар тэгэл илүү урам зоригтой хүч ороод одоо мах өдөрөө ч юм уу би энийг бас дэмждэг л ахал гэж боддог л доо. Дүр зураг өгсөн байрлаа. Одоо би нэг хүмүүстэй ярихаараа нөө дүр зураг нэмэр төртэй байхгүй. Тэгэл тас масл юм нөхрөнтэй. Тэгэхээр хөдөлгөхэд тусалдаг гээл тэ дүр зургууд орж ирж штэ тэ. Хайрыгаа цэцгэр хэл зүрлээ дээ. Тавсаа гохныгаа ингээд арай боловсрог байгаа ч. Бас оролцсон. Ерхэд бол гэр бүлийн дуртаар өөр болгоороо ингээд дээрээс нэгээс ич тулааны хайрлаад нар болоо зүрлэж байгаа. Ханууд шиг бас адилхан өөр өнгөөр зурсан биш. Хоёр их нас хоёр өөр өнгөтэй. Яг нэг хүүхдүүд болохоор ингээд орлуулаад ингээд том болохоор ингээд цэцэг өнгөөр халаглаад гоё болно гэж хэлж байгаа байхгүй. Нөхөр нь хаана? Дээр юм шүү дээ. Нар. Тэгээд Бүгдийн ээж юм гинэ. Нар ээж юм. Юу мэдэрч байгаа бол ингээд нар нь Нар гэдэг зүйл чинь бол айгүй дулаан шүү дээ. Эцгийн хайрыг ч угаасаа тийм галуун нар зүрлэдэг шүү дээ. Галуун дулаан нар. Зэ нэг ус шиг ингээл гол мөрөн шиг гэж үзэж хэрэгтэй нэг ярьдаг болохоор өөрөө бол нар гэж зүрлэлээ тий. одоо Монголд нэг Одоо энэ үсэрсэн юу нэг шавууд нь болохоор ингээд нарны дулаан гэж орж байгаа л гэсэн. тий ингээд хараа арт терапи яхад ингээд Монгол тохироод байдаг юм. Монгол сэтгэлгээ нь өөрөө ингээд дүр зураг гэдэг байхгүй тий. Заавал би ингээд нөхөр ингээд ихнэр хоёр цогцолох гэсэн чи өөрөө ингээд зураг ярьж хөө ингээд үгээр сэтгэдэг дандаа дүр зургаар байдаг байхгүй. Тэр нөхөр ингээд ийм том агуу нар шиг энэ дүр зураг байхгүй. Маш гоё ингээд зөөл юм дээр зогсож байна. Амьдрал нь ерөөд бол суурь нь маш их гоё зөөл юм байна гэсэн. Буухт газартгаж гисэн бүх юм нь байгаа. Босгод үр хөвгтүүд нь байна. Дээшээ харахад хөрөнгө цагаан ээж юм. Бүх юм нэ. Тэгээ өнгөөр солонгорсон идэр чинь болохоор бас юм байгаа шүү дээ. Тэгэл ажиллаад одоо юм уу зүрлэх юм бол мэдээж хүний амьдрал чинь мөнгө төрөх хэрэгтэй юм чи мөнгө сайн бүх юм байгаа ч гэсэн аль болох сайхнаар өнгө байгаа өнгөдөөс гална бараа өнгө биш дандаа өнгөлөг өнгөний сонгосон. За та одоо энэ зураг хараад нөгөө нэг энэ ихтэй нэрэгтэй ад жаргалтай болгохын тулд юу дутагдж байна, юу хэрэгтэй гэж бодож байна. Энэ зурган дээр бол нэг услах юм дутаж байгаа шүү дээ. Ус л хэрэгтэй юм шүү. Ус нь бодит амьдрал дээр юу вэ? Яаж усалж болох вэ? Одоо нэг эрэгтэй хөлт гараад ирэх юм бол тэр нь услах юм билээ дээ. Эрэгтэй хөлт нь л услах. Энэ лавч овчин ч юм уу хоёр хүн чимэлэг мэд. Тийм биз дээ. Нөгөө бас лавчаар тэгээ лавчаар зурцсан биз дээ нөгөө. Тийм байна. Хүүхдээ хүүгээ зурчих гэвэгээ цэцэг зурулж юм навчин гэж. тийм байна. Тийм байна. Бараг 70 хонцраараа зурсан юм байна уу? Тэгээ нөхрийг ингээ ирсэн ч ямар санагдаж байна. Ерөөсөө айгүй товч тодорхой хэрэгтэй хүмүүс ингээ хэлчихдэг байна. Харин тийм тодорхой хүмүүс яг л шилжиж байгаа юм байна тий. Яг бидний хувьд нар юм байна бас бодгоо. Ярьцлаа. Хоёрстай. Яа. Энэ яс тодорхой. Хинт бэлэг өгөх тодорхой байна. Яагаад таалагдчих юм бэ? Надад аюул таалагдчих. Би бүр нөхрийг ийм богино хугацаанд ямар гоё зураг зурчваа гэж бүшгтэй л. Тэгэл заацлаад авчихсан. Тэр зураг энэ ингээ дүр зураг болохоор харах болгоно гэж нэр хөвдөө. Энд чи юм штэ гэнэ. Анаа өөрийнхөө эмэгтэй хүнийхээ эмэгтэй тэр бүлтэй эмэгтэй хахад ямар зан чанар хэрэгтэй. Нөхөр нь болохоор тийшээ эмэгтэй эрэгтэй хүн байхад ямар гурван зан чанар хэрэгтэй вэ? Тэр гурван зан чанараа бичиж байна. Тэгээд энэ саяныхаа зан чанаруудаа хилээд тэгээд орон хүлээцтэй хайрлалтай гэж хэлсэн шүү дээ тий. Эцтэй. Ярьж чадлаа. Мөнгөтэй. Спортлог байх гэсэн.
Ана хасах ингээд хоёулаа ингээд хэлж байгаа. Сайн өстэй. Хол гэж нэрээ чи таа. Хөр ингээд байсан. Намасында одоо хач. Өстэй ингэж темп гэмээс одоо л сонслоо. За өнөөдрийн 2 цаг маань бол маш одоо олон зүйлийг одоо тий бас хийж сурч тэгээд их тийм сонирхолтой цаг болж өнгөрлөө. Айгуул агштай маш их баярлалаа. Битээр тэгээс яг өндөө бол өөрсдөө яг энэ байдлаар бол ингээд 50 зураг зураад ч юм уу хамтдаа тий одоо энэ хүүхэлдэйнүүдийг ингээ урлаад ч юм уу тий суух тийм хэмжээнд бол өөрсдөө бас мэдтгүн байна. Ер нь битээр хийжээч тийг хамтдаа зураг зурж байгаагүй юм байна. Хамтдаа ямар нэг юмыг одоо ингээд уурлах ч юм уу тий хүүхэлдэй ч юм уу хиймийгээ сууж байгаагүй юм байна тий хараа. Айгу гоё юм тий. Сайхан байна. Айгу гоё дүр зургаар ирж байгаа нэг таалагдлаа. Тэгээ тайрын урлсан Google-тэй тайр таалагдж байна. Сток таалагдж байна. Битээр нөгөө нэг хурман дээр бас ер нь юм Tiffany өнгөөр тий чимгэл ч юм уу бас хий. Тий охтуудынхаа хувц мувцыг бас энэ өнгөөр сонгоё гэсэн нь бас энэ сонголтод нөлөөлж их шиг боллоо гэж бодож байна. Тэгээд манай нөхрийн зурсан зураг надад их таалагдлаа. Би бол яхаа зүгээр өөрийнхөө боддог зүйл миний дотор байгаа зүйлийг би энэ усан будгаар ингэж буулгасан. Тэгээ миний хувьд бол миний хань бол миний амьдралын гол цөм хүчтэй одоо хөдөлгөгч хамгийн том одоо хөшүүрэг нь байдаг юм байна гэдгийг илэрхийлсэн. Манай хүн болохоор энэ зургийг зурсан. Тань одоо нэмж хэлэх зүйлээ ногшаа. Яг эрэгтэй хүний дүр зураг аягүй гоё гэдэг юм байна. Тэ ч өөр харсан шүү дээ. Нөхөр ярьж байхад зүгээр нар гэж шүү дээ. Би дээрэс нь ингээд нөгөө гэр бүлээ бүгдийг яаж над заргалтай надад 100 бүх юм байна гэж хэлж байгаа. Өөр аягүй гоё байхгүй тий. Тэрийг ингээд чи ингээд сонсож байхад ямар санагдаж байна? Надад та сонсож байхад аягүй тийм юу санагдчихсан. Их хүч мэдрэгдэжсэн. Тэгээд өөрөө угаасаа л нар тийм дулаан ялгаруулах галын өнгөн дуртай тийм хүн байхгүй одоо баг гэр бүлийнхээ гал нь тий одоо наран байхыг хүсдэг тийм хүн. Тэгээд яг тэр илэрхийлэмжээ илэрхийлсэн байна. Тэр бүрийн нараа Google-тэй дээр өөрөө хүртэл шаран сонгоцсон байц тий. За багштай баярлаа. Багш маань одоо маш сонирхолтойгоор битээр бас заагаад тий энэ хүүхэлтэйгээ урлалаа. Энэ бол битэрийн хувьд тий даал тухамсартай маш олон зүйлийг бодож шивнэж бие биенээсээ хүсдэг зан характер эсвэл өөрийнхөө амьдрал дээр гаргахыг хүсдэг тий зан төлөвийг бүгдийг шингээж шивсэн учраас даал тухамсар маань тэр командуудыг аваад энэ хүүхэлтэй бидний амьдралыг одоо хамгаалж улам илүү аз жаргалтай бат бөх байлгах бас нэгэн юм бэлэгдэл болон үргэлж хамт байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд танд маш их баярлалаа агшаа. За манай нөгөө нэг гэр бүлийн арт терапи сурсан мундаг төлөөлөгчд ирээд тэ захирлуудтай нэг нь болохоор прогресс талын захирал Монголд байдаг хосын ёг явуулдаг. Бэтгэлтэй нөхөртөөгөө хамт хичнээн бас таньнаа. Монголд олон эмэгтэйчүүдэд гой сайхан болоход тусалдаг бас том банкны захирал те маш олон бизнесийг ингээ эхлүүлээд ажилладаг тул тэгээд өөрийнхөө ёгийнхаа эрхийг танилцуулж аюу ануулжсэн шүү дээ сайн нөхөртөөгөө цаг гаргая эрүүл мэнд амралт гэдэг яг ч өөр амралт болдог шүү дээ тий. Ямсаар хийхгүйгээр илүү гоё байдаг. Гэр бүлийн нэг юм халуун дулаан нэг нэгэндээ итгэх харилцааг өгдөг байхгүй амьд харилцааг өгдөг. Би нөхөртөөгөө бас яг Монголд хийдэг гэр бүлийн одоо ганцхан хоёр бас байна. Ингээд одоо та хоёр болоорой тэгээд олон гоё үр дүнгуудыг авдаг. Тэгээд их сонирхолтой юм уйдгартай биш. Гэхдээ манай нөхрийн өвч гэсэн их сэтгэл хангалуун байдаг. Энд дээр дэмжиж тусалдаг байна. Ямар гоё юм бэ? Гэр бүлд бол их гоё аз жаргал бэлгэлээ. Тэгээд манай төвийн хасын явыг хичээл 300 сая төгрөгийн эрхийг хайр хасаараас тий яг сурах аз жаргал баяр баясгалан авах боломжийг бэлгэлье. За баярлалаа. Хүмүүс болж байгаа их баяртай байна тий. Ямар гоё бэлэг аваа. Ямар гоё юм бэ? Яг битээр бас яхаа ярьжсэн байгаа хамтдаа өнгөрөх цаг хугацаас хэрэгтэй аваа. Олон хүүхдтэй айлдаас яг хамтдаа авах цаг хугацаа бас тийм их биш. Гэтэ битэрийн хувьд бас харьцангуй гайгүй. Тэгээд маш их баярлалаа танд. Тий хараа. Явна. Явалгүй яхаа.
хосорыг очих газар ховор байдаг байхгүй юу? Тэ? Айгуу ховор байдаг. Тэгэхээр ингээд кино үзэх нэг зугаалах мугаалах тийм л юм байна. Тэгэхээр энэ болохоор бас их өвөрмөлтэй Тэр ч юм уу кино үзэж зугаалах болчиход байгаа байхгүй юу? Амжихгүй тий. За бүгдээрээ зураг хаалч. Тэгээ би бас гэр бүлийн арт терапист одоо би мэрэгжлийнхаа дагуу бас мөнгөний тий хасаар манай нөхөр бас суусан. Тэгээд дээр анхны арт терапист гэр бүлийн хос багш нар тий ингээд баяр тас амжилт төсөй маш гоё сургалтанд ирсэн байна. Ийм гоё үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөөс тий бас ийм гоё эрхийн бичиг авлаа. Тэгээд зөндөө олон сайхан зүйлсийн эхлэл болох байх гэж бодож байна. Танд маш их баярлалаа. Таач гэж хэлэхээр санаа зомбор гоё залуу хүн гоё. Сайн байна уу? За сургалтанд таалагдсан уу? Сургалт таалагдчихэна. Яг Хамаг сэтгэл зүрхийг бүр уудалж байна. эзэмсэж байгаа үстэй. Харин тийм би ч над бас аягүй их таалагдаад багшийн сургалт ингээ өргөжлүүлээд одоо 3-4 дэх сургалт нэр сууж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр ингээ хос ирсэн байна. Манай хосын йогийн бас шилдэг йогч ирсэн байна. Тэгээд бас манай багшаасаа би дуулсан та хоёрын удахгүй хорин болох гэж байгаа гээд. Тийм. Тэгэхээр хосууд маань нөгөө хормойсны дараа бал сараа тэмдэглэх байлгүй тийм. Тэгэхээр манай компани болохоор зүгийн балны компани байхгүй. Орсын Тинторм гэдэг нэртэй. Тийм. Тэгээд би нөгөө хоёр хостой юм зүгийн балныхаа дээжийг бас бэлэг барьж байгаа. За баярлалаа тань. Ямар гоё юм бэ? Тэгэхээр нөгөө бал сарыг ягаад бал гэж нэрлэдэг юу мэдэх вэ? Бал сар ханы мөн гэлдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг дээр үеийн гэдэг байсан юм л да. Нөгөө хосууд маань гэрэлсний дараа айгүй сайн нөгөө нэг витамин аваад эрдэс байцаа ингээд аваад ах юм бол үр хөвгт нь бүр айгүй гоё эрүүл төрдөг гэдэг тэр үднээсээ хосуудыг нэг сарын турш ерөөсө тасралтгүй бал идүүлдэг гэсэн юм айгүй их хэмжээгээр. Тэгээд тэрэндээ өвдөд нөгөө бал сар гэж нэрлсэн юм байлээ. Тэгэхээр та хоёрын энэ бал болохоор өөрөө бас зүгээр нэг бал сүүнцэртэй бал байхгүй юу? Тэгээ сүүнцэр маань болохоор яагаад гэхээр тэгээ залуучулдаг юм бал гэдгийг. Тэгээд би нөгөө бас нэг хосын жор гээд нэвтрүүлэгт орж байгааг харсан. Тэгээд манай анаа маань нэг амлалт авцсан шүү дээ. Тэгээд бүдэ бол тэгэхээр бүдэ болт нь хэрэгтэй байх тийм витаминууд амин хүчлүүд үүд байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо яаж хэрэглэх вэ? энийг болохоор өөрөө юу халбагны талаар тэгээд хилэнд ороод тавьдаг. Хойлоо хэрэглэх үү? Тэгээ хойлоо хэрэглэн та хоёр хойлонд байгаа сар бол хэрэглэж байна. Өө ямар гоё юм бэ? Сарынхаа хэрэглээр хэрэглээд дууралчин. Тэгээ та хоёрт бол ерөөсөө бал сарыг хэрэглэж болох юм байна да. Гоё болгоно. Тэрэнд бол одоо бүр ихтэй байгаа. Тэгээд ад жаргал хүсийг хэрэглэн олон Монголынхаа сайхан хосуудад ингээд юу үлгэр жишээ болдогт нь бас баярлал явуулъя шүү дээ. Амжилт хүсье. За маш их баярлалаа. За.